Үг хэлэх эрх чөлөө өөрчилж шинжилгээг анхлан хэрэглэсэн нийгмийн давлгаа эдүгээ 25 жилийг ардaan орхин түүхийн шар хуудснаа баримт болгон үлдэжээ. Үр дүнг нь хамтдаа ирье. Үнэн гой болон шүүмжлэхийг бид үг хэлэх эрх чөлөөгөө гэж ойлгожээ. Өөрчилж шинжилтийг өөрсдийнхөө л эрх ашигт зориулан хөгжил дэвшлийг хоосон цэцэрхэл дундаас хайж, хөдөлмөрч зан чанараа умартан хөгжлөн хийрхлээрэн гацааж, хөрөнгөтөн болох гэсэн ганц л тэмцэл дунд хүн гэдэг эрхэм зүйлсээ хайж гээжээ. Хүн төрлөختөн урагшилж, хөгжил дэвшлэрэн уралцсаар л. Харин бид өөдөлж дэвжих бүхнийг хараан харамлаж, өөрөөсөө бусдыг гоочлон шүүмжилж, мөнгнөөс өөр эрхэм зүйлгүй, мөрөөдлөөс өөр бодит зориггүй, боловсролыг бус баялагийг шүтсэн, шинжлэх ухаанд бус сүсэг бишрэлд найдсан хүн сүрэг болон хувирч байна. Өөрчлөлтийг бид өрөөлөөс хайх бус, өөрсдийнхөө ухамсараас хайх цаг иржээ.